За дараагийн хичээл эртний энэтхэгийн философи. За эртний энэтхэгийн философи бас нэг гол чухал онцлог байдаг. Тэгэхээр эртний энэтхэгийн философи болвол ихэвчлэн гол төлөв Ведийн шашинтай холбогддог. Ведийн шашин. За Ведийн шашин гэж ямар шашин бэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр Христийн тооллын өмнө 7 дугаар зуунд энэ Ведийн шашин үүссэн. Гэхдээ энэ Ведийн шашин бол цэвэр энэтхэгчүүдийн шашин биш. Өөрөөр хэлэх юм бол Христийн тооллын өмнө 7 дугаар зуунд эртний уугуул яг энэтхэгчүүд дээр өөрсдийгөө айрычуд буюу цэвэр цусныхан гэж нэрлсэн хэсэг бүлэг бүхий хүмүүс очиж үндсэн уугуул иргэдийг нь бол дарлсан. Колонд оруулсан. Аричууд гэж өөрсдөө нэрлсэн. Аричууд гэдэг бол цэвэр цусныхан гэсэн үг тийм ээ. За энэ аричууд тухайн газар нутаг дээр өөрсдийнхөө ноёрхлыг тогтоохын тулд Ведийн шашин бий болгосон. Тэгээ Ведийн шашинд бол ямар асуудал явагддаг вэ? Кастын систем тогтдог. Өөрөөр хэлбэл та нар бүгдээр 10 жилдээ үздэг тийм каст энэтхэг бол кастын систем тийм. За Пуруша Ведийн шашин юу гэж үздэг вэ гэхээр Пуруша бурхан гэдэг хамгийн дээдлийн бурхан байна тийм. Пуруша бурханы толгооноос нь гарсан хүн бол Брахман буюу ламнар байна. Энэ хүн бол нийгмийн давхрааны хамгийн дээр зогсно. Хоёрт нь бол гарнаас нь гарсан хүн буюу Кшатри. За Кшатри нарт болохоор хаан за цэрэг жанчны тийм үү хаан бол дээр орохгүй шүү дээ хоёрт орж шүү дээ. Хааны дээр бол Брахман нар орж. За Ваши Шака Шудра гэдэг хамаа мэдчихэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ аричууд кастын системээр өөрсдийнхөө дархлааг тогтоосон. Өөрөөр хэлбэл кастын системийн нэг онцлог бол давхраа алгасаж тэгээ давхраажилтанд орж болдгоор онцлогтой тийм. За ийм онцлогтой өөрөөр хэлбэл цэвэр цусны аричууд гэж. За энэ ари гэдэг ойлголтыг дараа нь тийм 20 дугаар зуунд нэг тийм хэрэгэлсэн хүн бол Гитлер. Гитлер өөрөөр хэлэх юм бол яг энэ тийм эртний энэтхэгт очсон аричуудтай адилхан би манай германчууд бол тийм айрын үндэстэн байх ёстой. Тэгээ айрын үндэстэн байхын тулд тийм энэ еврейчүүд бидний цуснд бол их тийм хохирол тийм саад болж байна. Ийм учраас айрын үндэстэн бүтээхэд бол еврейчүүдийг тийм ээ үгүй болгох хэрэгтэй гэдэг. Ингээд дэлхийн 2 дугаар дайны оны тийм ээ их тийм хомроглон устгалтал бий болсон байдаг баг жишээтэй. За үүх түүх нь бол нэг товчхон ярил нэг иймэрхүү. Ийм учраас Ведийн шашин бол энэтхэгчүүдийн уугуул соёлд нь бол өнөөдрийг хүртэл орж байгаа. Та бүхэн бид нар мэдэнтэй буддийн шашин монголчууд бол тийм ээ буддийн шашинтай. Гэтэл буддизм хаана үүссэн бэ гэвэл энэтхэгт. Гэтэл энэтхэгчүүд өөртөө буддизм шүтдэггүй шүү дээ. Ведийн шүтдэг. Тэгээ Ведийн шашин бол өнөөдөр бол хиндийн шашин бол орчин үеийн жоохон нэршлээ аваа. Гэтэ цаана нь бол би Ведийн шашин байгаа нэрээ авсан. Тэгээ орчин үеийн судалгаагаар аваад үзэх юм бол нийт энэтхэгчүүдийн нэг 95-аас 96% нь бол хиндու шашинтай буюу Ведийн шашинтай. За үлдсэн хувь нь бол тэр буддизм, христизм гэдэг төрөл бүрийн шашинтай байдаг. Тэгээ бид нар бас эндээс дахиад нэг юм бодно. Энэтхэгчүүдээс буддизм гарсан. Гэхдээ энэтхэгчүүд өөртөө буддизм шүтдэггүй гэдэг. Яагаад вэ гэдэг асуулт бид нар гарч ирж байна шүү дээ. Тэгээд өөртөө энэтхэгчүүд шүтдэггүй байхад тийм ээ яагаад бид буддизм шүтдэг гэдэг нэг асуудал гарч ирж байна. Тэгээд үндсэндээ бол яагаад те буддизм бол энэтхэгээр төвд рүү хүрсэн, төвдөөс Монгол руу ирсэн дамжлагтай л улс орно л доо. Тэгээ яг хуу Азийн орнуудад бол буддизм бол түгэн дэлгэрсэн. За түгэн дэлгэрэхдээ бол тухайн орныхоо нөгөө уугуул шашинтай ингээ холигдоод тийм ээ байдаг багш. Жишээлх юм бол Япон руу буддизм тархсан. Тэгээ Японыхоо уугуул шашиннаас тийм ээ холигдоод чан буддизм гэдэг тийм зэн буддизм. За Хятад руу буддизм орсон. За мөн өөрийнхөө уугуул соёлтой холигдоод одохоор чан буддизм гэж. Тэгэхээр үндсэндээ бол яа дэлхийд дахин даваад үзэхээр Монгол төвд хоёр шиг буддизмыг бас шүтдэг улс түмэн бас тийм ээ байхгүй байгаад байгаа юм л та. Яг өөрсдийнхөө уугуул шашинтай бол холбогдсон. Зөв шүтлэгийн хувьд судалгааны хувьд бол орчин үед бол судалгааны гол түмнээс нөгөө талаас буддизм болж байгаа байх жишээтэй. За тэгэхээр эртний энэтхэгийн анхны бичгийн дурсгал нь бол Ведүүд гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол археологийн олдроор хамгийн олдсон хамгийн эртний бичдэг Ведүүд. Гэтэ магадгүй хэдэн зуун жилийн дараа дахиад археологийн олдвор Ведээс өмнөх
одоо тийм ээ судраг олдож магадгүй. Гэхдээ ямар ч хэлсэн одоогийн байдлаар эртний нэтгэхээс олцсон хамгийн анхны судрагчид бол Ведүүд юм. За тэгвэл Вед гэдэг нь юу гэсэн утгатай үг юм бэ гэхээр эртний нэтгэх хэллэр Вед гэдэг бол мэдлэг гэдэг утга одоо тийм ээ утгатай үг багтна шүү. Мэдлэгүүд тийм хүндлэгдний нэтгэхийн мэдлэгүүд гэсэн одоо утга бүхий үг байдаг байна. За ерөнхийдөө бол одоо Ведийн шашин Ведийн одоо тийм ээ судрыг бол дөрвөн хэсэгт хуваад авч үзэж байгаа юм. Ведийн судрыг тийм ээ самхитууд, Брахманууд, Арьяникууд, Упанишадууд гэж. За тэгэхээр энэ дөрвөн вед дотроос хамгийн их одоо философийн агуулмжтай хэсэг нь бол одоо тийм ээ Упанишадууд. Тэгээ би түрүүн танаас хэлээд байгаа тийм ээ эртний нэтгэхийн философи, эртний хятадын философи бол пара философи боо яг одоо цэвэр философийн шинжийг агуулаагүй. Гэтэ бас философийн шинж биш юм а гэдэг хэцүү тийм ээ. Энэ пара философийн шинжтэй гэж бас хэлээд байгаа. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Ведийн энэ одоо тийм ээ дөрвөн хэсгээс бол Упанишад илүү одоо тийм ээ философийн шинжийг бол агуулдаг. За тэгээ энэ дөрвийг одоо би яриад яг та нар бол уншсан учраас тийм ээ. За уншсан гэж багш нь тооцоолоод ерөнхийдөө их тийм цомхон ярья. За тэгэхээр Христийн тооллын өмнөх 8-7 дугаар зуунд бичигдсэн Упанишад дахь философи санаанууд цогцыг эртний нэтгэхийн философийн анхны үе гэж нэрлэж байгаа. Анхны үе. Тэгэхээр эртний нэтгэхийн философийн анхны үе хизээ эхлэх вэ гэхээр Христийн тооллын өмнөх 8-7 дугаар зуун буюу Ведийн үе гэж байна. За энэ үүнийг бол судлаачид бол Ведийн үе гэж нэрлэж байна. За тэгэхээр энэ үеийн философи санаа нь бол одоо шидэт домгийн ойлголтуудыг өргөн ашигласан байдаг. Өөрөөр хэлэх юм бол яагаад эртний нэтгэхийн философи тэр чигтээ, эртний хятадын философи тэр чигтээ, эртний грекийн философи Палес, Сократик хүртэлх үеийг пара философи гэдэг байгаа вэ гэхээр энэ үеийн одоо тийм ээ философи санаа нь шидэт домгийн ойлголтуудаас салж чадаагүй. Философи дохдоо шидэт домгийн сэтгэлгээгээ хэрэгжилж хийсэн үеэс учраас энэ үеийн философиг бол одоо пара философи гэж нийтлэлж хэлээд байгаа. Гэтэл эртний грекийн философи ялангуяа Сократ бол эртний грекийн пара философиг бол сонгодог утгаар нь бол философи шинжтэй болгосон хүн шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яагаад пара философи болж байгаа вэ гэхээр энэ үеийн одоо философи бол одоо шидэт домгийн ойлголтуудыг өргөн ашигладаг. Шидэт домгийн сэтгэлгээнээс гарч чадаагүй байсан учраас бол пара философийн шинжтэй байх нэ. За тэгээ эдгээрийг товчхон авч үзье. Яг бол та нар угаасаа ном дээр уншсан байгаа тийм ээ. За Брахман гэж байгаа. За Брахман бол санскрит үг. Санскрит үгний одоо ариун хүч гэсэн утга бүхий. Утгатай үг байна шүү дээ. Ариун хүч. Өөрөөр хэлбэл тийм трансцендентал утга байна тийм. За энэ бол бүхнийг бүтээдэг, бүхнийг дэмждэг, бүхнийг хамгаалдаг, бүхнийг биедээ уусгадаг, дараа нь өөрлөгөө дахиад бусдаг тийм бүтээгч ба амьдралыг баталгах зарчим. Өөрөөр хэлэх юм бол Брахманаас бүх зүйл үүсээд Брахманаас бүх зүйл үүсгэнэ. За тэгээд тэр үүссэн зүйл нь тодорхой цаг хугацааны дараа устгаараа буцаад дахиад Брахмандаа шингэдэг байна. За Брахман бол Тэнгэрлэг дээд зарчим мөний хувьд үзэгддэггүй, сонсогддоггүй, төрдгүй ба өгдөггүй мөнх шинжтэй. Тэнд Брахман гэх тийм трансцендентал зүйл оршиж идэг. Гэтэл хүн төрлөختний бас оюун ухаан бол тэр Брахманыг танин бич чаддаг. Нөгөө түрүүний хятадын философиар ярьдаг даавуутай адилхан байна шүү дээ. Тэгвэл тэнд нэг юм байгаа. Гэтэ бид нар тэр хүн төрлөختний оюун ухаан тийм ээ мөхсгөн хомсгон юм бүхнийг танин мэдэж чаддаггүй учраас бид нар тэрийг танин мэдэж чаддаггүй. Гэтэл тэр Брахман байгааг яаж мэдээд авах вэ? Цөөхөн маш цөөхөн шилмэн сут оюун ухаантай хүмүүс тэр Брахманыг танин мэдсэн байдаг ч юм уу тийм. Нэг иймэрхүү одоо зүйл ярих нэ. За Рита. За Рита гэдэг бол одоо орчлонгийн хууль гэсэн одоо утгатай.